Сайн байцгаана уу? Та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. Үйлдвэрлэлийн өсөл гэж юу вэ? Үйлдвэрлэлийн өсөл гэдэг бол ажилд нь та ажил үргийг гүйцэтгэж байхдаа ажлын байрны сөрөг хүчин зүйлийн нөлөөнд өртөж амь нас эрүүл мэндээрээ хохирохыг үйлдвэрлэлийн өсөл гэж үзнэ. Ажлаа хийж явахдаа хайлтарч унсаа. Хамгаалтын бүс зүгээгүй байсан болохоор мэдээж тэр чигтээ доошоо унсалдаа. Тэгээд одоо нурууны яс маань бараг бүгд хурсаа. 12 нуглаа яс бэртэлтэй гарсан. Тэрнээс үүдэлтэй нурууны зөөлөн эдэс дотроосоо гимтсэн. Бас өвдөг маань гэмтэлтэй байгаа. Хамгаалах хэрэгсэл хамгаалах бүс байсаар байтал залхууран алийн ч хэрэглээгүй. Халуун байсан учраас хамгаалах малгайгаа тайлчсан байсан юм л да. Өөрийнхөө төлөө хамгаалах бүх эд хэрэгслээ ашиглан ажиллах нь өөрт чинь болоод танаа гэр бүлд чинь хэрэгтэй гэдгийг лээ би энд анхааруулж хэлмээр байна. Ажилд нь та өөрийн амь нас эрүүл мэндийг хамгаалж анхаарал болгоомжтой ажиллаарай.